Бүсийн төвийн удирдах бүрэлдэхүүний гамшигоо онцгой байдлын үеийн хариу арга хэмжээ сэдвт сургаалт 2 дахь өдрөө амжилттай үргэлжлэж байна. Өнөөдөр онцгой комиссийн гишүүд хувийн бэлэн байдлаа ханган гамшигын үед үр гүйцэтгэх хээрийн дадлах сургуульд хамрагдаж сургуулийн багийнханд бэлтгэлээ бэлэн байдлаа шалгууллаа. Үргэлжлүүлэн олон улсын хүмүүнлэгийн стандартууд, хүмүүнлэгийн үндсэн стандарт, гамшигоо онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын стандарт зэрэг сэдвээр хээрийн нөхцөлд онл практикийн сургаалт орсон юм. Энэхүү сургалтыг орон нутагт зохион байгуулж аймгийн онцгой комиссийн гишүүдийг хамруулснаар гамшигоо онцгой байдал үүссэн нөхцөлд бүсийн төв шуурхай арга хэмжээ авах, ослын үеийн удирдлагын системийг нэвтрүүлэх, гамшигтай тэмцэх бэлэн байдлаа хангах, нэрвэгдэхсдэд анхны тусламж үзүүлэх зэрэг мэдлэг даатгалд суралцах ач холбогдолтойг албаныхан хэлж байна. 2 жилийн хугацаанд бид нэр ковидтой нүүр тулсан. За энэ үед яг аймгийн онцгой комисс маань яг бүрэн хүчин чадлаараа бүрэлдэхүүнээр ажиллаж газар дээр нь яг нөхцөл байдал үүсгэхэд хин ямар үүрэгтэйгээр мэдэж авсан сорилт тулгарсан түүн дээр бас хариу арга хэмжээ авч ажилласан гэж хэлж болно. За ингээд үндсэндээ бид нэр аймгийн онцгой комиссийг чадахжуулснараа тухайн албан агч бэлэн байдалд байх. За хинч хизээч хаач гамшиг осол тохиолдсон үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах чадхад суралцахын тулд гамшиг онцгой байдлын үед ямар ур чадварыг эзэмших юм, анхны тусламжийг хэрхэн үзүүлэх юм. За өөрөө л бусдад хэрхэн анхны тусламжийг үзүүлэх юм. Гамшиг онцгой байдлын үед ер нь аймгийн хүч хэрэгсэл нөөцийг хэрхэн бүрдүүлэх юм. Удирдлагын тогтолцоонд хэрхэн шилжиж ажиллах вэ гэхэд гэх мэтийн яг гамшиг онцгой байдлын үед ямар хариу арга хэмжээ авах юм. За энэ онцгой комист ажилладаг хүмүүс ер нь ямар үүрэгтэй бэ гэдгийг мэдлэг дадлагыг л олгож авах онцлогтой байна. Удирдах бүрэлдэхүүнийг чадахжуулах энэхүү сургалтад аймгийн онцгой комиссийн 34 гишүүн оролцож мэдлэг ур чадвараа сайжруулж байгаа юм. Сургалт энэ сарын 24-ний өдрийн хүртэл үргэлжилнэ. Хэдий богино хугацаанд ч гэсэн олон төрлийн агуулгыг багтаасан ач холбогдол үр дүн өндөртэй сургалт болж байгааг талууд онцолж байлаа.